төмөр бол энэ чинь 1375 онд дахиж ороод дараа нь 1376 онд дахиж ороод төмөр бол эднэрт аргаа барьж байгаа. Очоод байлдахаар ялцдаг. Тэгээд нөгөөдөл зүхтагаад алга болчдөг. Тэгээд төмрийг яваад өгөхөр буцаад урж ирээд. Ерөөсө айгүй төвхтэй байдал үүсгэж байгаа байхгүй. Тэгээд эн чинь Жаларын Сарай бух Адил шах гэсэн одоо 3 төмөн зэрэг явуулаад камерадын нэг бүр олоод иргээд. Тэгс нөгөө хоёр нь төмрөөсөө урваад хоёр жанжин камерадын дэргэд нийлцсэн баг. Тэгээ нөгөө камерадын чинь бүр амар хүчтэй болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээл бүр тэр байтугай мань хүн чинь бусаад мутхан аавна гэд Ферганло дайрж орж ирээд. Тэгээ энэ тэрний эзлээд тэр Андижан гэд хот гэдэг нь шүү дээ. Энэ чинь нөгөө их Монголын хаан Бабурын эцгийн захирч исэн хот. Бабур хааны юу чинь өвөө чинь энэ Монголстаны хаан Юнус үгүй яг альва улсыг юу яаж нөгөө хэдэн оны байдлаар зурснаас бас их хамаарна шүү дээ. Энэ газрын зурагч бас амар улс төр болд юм билээ шүү дээ. Би одоо Өвөр Монголын музейд очисон чинь одоо Сямби, Хүннүү энэ төр гээд манай эртний түүхийн улс шүү дээ. Тэдний ч нэг бид нар ингээд Монголын нутагт байсан үеэр нь зурсаар угаад одоо дасцсан. Тэгсэн чинь Өвөр Монголын музейд хятад яаж зур тавьсан бэ гэхэл нөгөө хятадын нутгийг хойд хятадын нутгийг эзэлсэн үеэр нь зураг тавьсан байна. Тэгэхээр тэр хүн үзэхлээр энэ чинь манай хятадуудын нэг хэсэг юм биш үү гэж бодохоор. Тийм ээ. Сайн би угсаал хятадд байсан биш үү энэ жоо хойшоо гол жоохон эзгэнсэн нөхдүүд болохоос юуч гэсэн. Тэр чинь амар улс төр болно л доо. Абул Хайр хаан нэг буцхад тэгээд Абул Хайр хаан хүчин судрангуут нь нөгөө Жанбек хин гэж хоёр хаан юу Жанбек Кэрэ гэж хоёр хаан Абул Хайр хаан дургуутсан хоёр хаан Монголстан нутагт нүүж орж ирсэн баггүй. Тэгэнгүүт нь Исэн бух хаанд мэрэгэн санаа төрөөд өө энэ чинь ойрдын хил дээр авчи байршуулчих гэд нэг буфертэй болж штэ. Тийм учраас одоо энэ тэр эсэккул нуур гоц. Хотлын урт нь үстэй. Тэгээд энэ нуурыг чинь дорнод хэсэгт нь авчиад суушуулаад тэр ойрдоос жоохон буфертэй болж аваад тэгээд тэнд анхны Казахын хаант улсын суур тавигдчих байгаа юм тэр. Тэгээд эднес чинь нөгөө Узбекийн хааны ноёрхлоос гарцсан учраас Казах Узбек гэж тэр үед нэрлэдэг чөлөөт Узбекүүд байсан байхгүй. Сайн бацхан үзсэн сонсогчдоо Монголын Гээгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. Нэвтрүүлгийг ивент тэтгэгч Top Motors. Үзэгч та бүхэн Top Motors компани мэргэжлийн засварчдаар чанартай дуугаа солиулах үйлчлэг хийлгээрэй. Салбар 10 дугаар оролтод харилдаг. Хизээ ингэж реклам хийжсэн. Чанартай дуугаа солиулах гэдэг нь юу гэж байна? Дуугаа чанартай сайн дуугаар солиулаарай. Чанартай дуулахгүй. Сайн. Өвлийн дуугаа одоо болтол унаад айгу зай гэж штэ. Одоо хоёулын нэр энэ спонсор хэмиг дандаа марцгнаад байна одоо. Тэгээ жоо ингийн яг сериосны явах. Тий сериосны явах штэ тий. За өмнөх дугаар дээр санагч нь Монголстаныг нэг тустай дугаар болгоё гээд. Энэ одоо монголчууд муу юм уугүй. Ер нь энэ бас нэлээд ярьдаггүй сэдв юм болоо гэж ойлгож байна. Агуул цагаат улс байгаа гэж бодогдоод байна. Яг гэвэл Цагаатай улсыг хоёул хаатын тоглоом Цагаатай улс гэдээ ярьж байгаад Цагаатай улс чинь нөгөө
Мавринахар Монголистан гэдэг хоёр хэсгээс бүрддэг байсан гэж яриад тэгээд тэндээсээ хоёулаа Доглон төмөрлөг үсрээд л болцсон шүү дээ. Доглон төмөрч нь бол Мавринахар. Гэтэл Монголистан байгаад байгаа байхгүй. Доглон төмөрч нь 5 удаа дайсан шүү дээ. Энэ Монголистанд. Тэгээд Доглон төмөр 5 байлдаа дийлээгүй гэхээр энэ бас эвгүй гарууд байгаа байхгүй. Тэгээд Монголистан гэж хийнэ. Юу алтан улс юм шүү дээ. Тийм юу тогтоом биш тийм ээ. Тэгээд тэрийг ер нь нэг ярих зүйтэй юм а гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр нэг ярих гэж бодлоо. За эдний хаадууд чинь одоо манжийн үед цагаад удам алтан ураг мөн гэж манжийн хаанаас бүр юу өгсөн байдгийг шүү дээ. Одоо юу гэх юм дэр чи итгэмжлэл гэх юм уу өгсөн байдаг. Тэгэхээр зэрэг бас юу манай алтан ургийн хаадууд мөн гэж одоо үзэхээс аргагүй. Нөгөө шашин хэлний хувьд тусдаа ч гэсэн угсаатны хувьд тусдаа ч гэсэн бас яг юутай адилхан л алтан ордын түүхтэй адилхан л болж эхэлж байна л да. Хөх ордын түүхтэй ч юм. Гэхдээ нэг нь алтан ор цагаатай улс. Энэ Монголистан, Монгол гэдэг чинь Монгол гэдгийн одоо Перс хэл араб хэлнэр дээр Монголыг Монгол гэж байгаа шүү дээ. Одоос нь туркуудыг гэж нэрлэж байгаа. Тий, одоо ч гэсэн туркууд манайх ч Монголистан гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэр чинь энэ дээр Монголын нутаг гэсэн үг. Тийм байна. Одоо энэ бүр Монголистан гэж юм байна. Үгүй яг худан Монгол бичгээр бичгтээ энэ г гэж бичдэггүй шүү дээ. Өнг ингэж үсгээр тэмдэглэдэг шүү дээ. Тийм болохоор энэ нь бол яг далд дуудагддаг гэгүүлэгч гэж хэлж болно л доо Монгол гэдгийг. Тийм учраас Монголистан гэж өөр улсууд дуудахыг үгүйсэх арга байхгүй юм байна. За цагаан улсын түүхтэр ингээд Мавринахар юу болж дуусч байгаа? Монголистан болж байгаа. Энээс хойш юу болж өрнө үү? Тэр нь яг Монголистан юм. Нэгдүгürt хоёулаа цагаан улсын түүхийг ярихдаа тэр нутагт нүүдэлж очисон Монгол аймагуд нь бол энэ Монголистаны нутагт суурьсан гэд тайлбарлаж ирсэн. Тэгэхдээ яагаад Монголистан болчихж байгаа юм гэхэлэр энэ нутагт Монгол аймагуд ч суурьшиж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудын нутаг буюу Монголистан болчихж байгаа нь тийм учиртай. Нөгөөт нь бол Мавринахар гэдэг нөгөө голын хөндийнүүд хамгийн сууршмал амьдралтай хэсэг нь болсон. Энэ дээр би энэ одоо газрын зургийг яагаад тавьсан гэхэлэр энэ дээр нөгөө Монгол аймагуудын сууршлыг их тодорхой харуулсан байгаа. Одоо энэ Кашгар гэж байгаа үстэй энэ ч одоогийн Шинжааны нутаг гэсэн үг. Энэ дээр дугладууд ирж суурьсан байгаа. Тэгээ энийг Манлайс үгэ гэж нэрлэдэг байсан гэж нэрлсэн байгаа юм. За ийшиг ингээ Афганистан төхөөд ирэхээр тэр Бадахшан харагдаж байгаа үстэй. Афганистан нутаг штэ. Тийшээгээ төхөөд ирэхээр Кабул энэ төр чинь Харунас монголчууд. Харунас гэдэг чинь одоо тэр үедээ бол ирлиз хүмүүсийг нэрлэдэг. Марко Поло өөрийнхөө номондоо нутгийн эмэгтэйчүүдтэй гэрлээд тэгээд жоохон хар өнгөтэй болсон. Бараан зүстэй болсон. Бараан зүс одоо юутай болсон. Тэгээд Харунас гэж нэрлэдэг гэж ирлизүүд гэсэн утгатай үгээр яаж байгаа. Тэгтэл Хисар гэдэг одоо энэ бол Пакистаны нутаг байгаа бах. Энэ дээр бол сүлдэсүүнүүд. Сүлдэс гэж бичсэн байгаа. Тэгээ бүр энэ Кишмиш гэдэг одоо энэ чинь юу хөрөнд Киргизийн нутаг руу яваад ирэхээр зэрэг Узбекистаны нутаг руу яваад ирэхээр зэрэг барласууд. Тийм Ташкент энтергээ байж байгаа биз. Одоо тэр дээр Сайрам Отрар гэдэг чинь одоо Казахстаны нутаг шүү дээ. Ийм том газартай одоо суурьсан овг аймагуд Алматагийн хавьд бол ирээдүйд байгаа Караит гэж бичсэн. Ингэж одоо Монгол суурьсан Монгол аймагуд нь юм байна. Тэр дээр орхнууд тэг урхнууд Монгол аймаг сүлдэсүн байна тий. Дуглат байна. Юу одоо ингээд Монгол хар шатны ирэлхчүүд байдаг шүү дээ бас Монгол байдаг. Харнусууд байгаа. Харнус уу гэх орхон шүү дээ тий. Гэхдээ энэ нөгөө суурьшмал юунууд шүү дээ. Мавринахар нь тэд нар нь эдрийг үзэхгүй. За. Тий үзэхгүй дээ шүү татвар унчаа. Татвар байхгүй. Нүүдэлч тийм чинь татвар байхгүй. Зөвхөн зэрэг нийлүүлнэ. Нөгөөд нь бол татвар төлнө шүү дээ. Тийм учраас тэр Мавринахарт суурьшмал байгаа хэсэг нь энэ хэдийг болохоор житэ гэж нэрлэдэг. Житэ гэдэг нь тэнүүлч гэсэн үг. За. Энд байгаа Монгол аймагуд нь
Мавринахарт байгаагаа үзэхгүй. Тэгээд тэднийг харуу нас гэж нэрлэдэг. Ирлизүүд гэдэг. За. Мусын ирлиз хөрлизүүд гэдэг. Надад бол мусын тэнүүлчихэд. Нөгөөх нь житэ гэсэн үү? Тийм житэ гэж. Одоо манай малч чинь житэ болчихсон шүү дээ. Татвар байхгүй. Нийгмийн даатгалын суурьшмал хүмүүс төлдөг одоо та бид нар. За. Мянгад малчин байж нийгмийн даатгалын төр хариуцдаг. Тэрийн бас нэг житэ, ховдын нэг житэ гişүү. Харн ус юм уу мэдэхгүй. Юу санаачлаад улсыг урлаар батлуулсан. Олон житэ байгаа даа манайд. Тий. Гэхдээ бид нар гэхдээ нэг аз уулахад юу байхгүй тий нэг үзэн ядахгүй байх шиг байна. Тий. Энэ бол яг тий угсаатны үед тустай болчихсон. Тий. Нэг улс ингээд хоёр тустай болчихж байгаа нь их сонирхолтой хэсэг байгаа. Тэгээд эн чин цагаатын улсын нэг хэсэг бүрэлдэхүүн байж байгаад ер нь бол цагаатын ноёдууд бол энэ Монголстанд амьдардаг. Тэр цаад Мавринахарт бол татвар авах гэж л очдог тийм хүмүүс байсан. Тэгээд 1345-6 оны үед цагаатын хямрал болоод цагаатын улс хямраад тэгээ хямрахад цагаатын хамгийн сүүлчийн хуулисны хаан Казан гэж байсан. Казан хааны эсрэг хуучдын Казган гэж ноён бослог гаргаад. Хуучдаг нь бас Монгол аймаг, хуучтай аймаг гэдэг чинь. Тэгээ бослог гаргаад тэгээд тэр нэг Казан хааныг барьж яваад цаацалцсан. Тэгээд тэр Казан хааны хүү Хусейн гэдэг чинь нөгөө довлон төмөртэй анга цуг одоо нөхөрлөж энэ улсыг байгуулж ирж исэн хүн л дээ. Яг тэгээд Казан одоо засгийн эрхийг авсан гэж бичдэг боловч Казан бол хуучдын ноён алтан уурын хүн биш. Тийм учраас бусдууд нь мань юуник хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээ энэ үеэс эхлээд одоо энэ Монголстан нь тусдаа салж эхэлсэн. Тэгээд салаад эхлэхээр энэ олон янзын Монгол аймаг биш үү? Эдгээр чинь бас нэг алтан уургийн хүн өдөрдөх хэвээр да. За тэгээд алтан уургийн хүн өдөрдөх хэвээр гэсэн нөгөө цагаатын удмынхын чинь хятадтай дууссан. Одоо яах вэ гэж асуудал гарахгүй юу? Тэгээд Махмуд ибн Валигийн бичснээр бол 9 буга гэж одоо цагаatan хаан байсан. Тэгээд тэр 9 буга хааны хатан Садалмиш гэж хатан байсан. Тэр нөгөө эрэгтэй хүүхд төрүүлдэг, нугуур төрүүлж өгдөг бай. Тэгээд нөхөр өөрийнх нь нэг шивгчин Минли гэж хүүхэнтэй хаан одоо юу гэх явалдаад гэх юм уу, болгоогоод гэх юм уу. Тэгээд тэр нь жирэмсэн болцсон баг. Тэгээд жирэмсэн болчхоор нь Садалмиш хатны дургу өрөөд тэгээд тэр Минлиг авчиад шир агуулдаг ноён нэг Монгол ноёнд бэлгэлээд явуулчихсан баг. Хатан болгож өгөөд. За тэгээд нөгөө энд одоо хэрвээ харах юм бол хамгийн том аймгийн Дуглад байгаа шүү дээ. Тэгээд Дугладын их ноён болч гэдэг юм Булачи гэж бичсэн байгаа. Болчл юм шиг байна. Тэр ноён нөгөө энэ аймагуудыг захирах нэг хүн хэрэгтэй байна гэд. Тэгээд юу хайсан баг. Тэр хүүхэн жирэмсэн явсан. Тэрнээс хүү төрсөн байх нүггүй юу мэдгээд нэг одоо өөрийнхөө дотны нөхөр зэрэгт үүрэг өгөөд нөгөөх нь юу лээ 5 ямаатай яваад тэгээд 5 ямаанхаас хүүг сааж уугаад нөгөө хүүг хайгаад тэгээ юу лээ хамгийн сүүлчийн ямаа үлдээд ер нь өлсөж өгдгийн даваан дээр нөгөө Минли хатныг олсон чинь Минли хат нь хүүхэд эрэгтэй хүүхэд төрүүлсэн тэрэнд нь төвлөг төмөр гэдэг нэр өгсөн тийм таарсан баг. Батмүх Даяаны тухай яриад байна уу? Их адилхан байна гэж. Бас 5 ямаа саадаг гэдэг шиг саадаг байсан. Тэгээ очлоо гэдэг. Төстэй юугүй байраа. Тий, тэгээд тэр төглөг төмөр чинь бас тэр Минли чинь нөгөө нэг шир агуул гэдэг Монгол ноёны хатан болсон гэсэн шүү дээ. Тэрнээсээ бас дахиад нэг дүү төрүүлсэн. Төмөр Милик гэд. Ингээд тэр хоёрыг яагаад тэгээ 16 настай хүүхэд ших олон жилийн дараа болж байгаа үйл явдал шүү дээ. Батмүхтэй юм биш. Батмүхтэй яа 7 настай. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил
Агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Тэгэд булачи ноён тэр төвлөг төмрийг авчирч. За одоо ингээд ялчгүй цагаат ааны удмын Алтан ургийн ханхүү одоо манай хаан боллоо гэд. Тэгэнгүүт нөгөө бус таймгууд нь хүлээмжшөөрөөд Монголистан нэг удирдлагын дор орж байгаа. За дахил Монголистан гэдэг улсын түүх бол тоглоомын хаанаар хэлж байгаа байхгүй. Яг тэгвэл яг жинхэнэ одоо эрхийн барьж байгаа нь бол тэр боловч ноён. Тэгээ тэрний нэг ах дүүс тулаг Шамсаддин, Камараддин давлаж ших гэж одоо 4 дүүтэй. Тэгээ энэ 5 ах дүү Дуглаадын энэ 5 ах дүү энэ улсын хэргийг мэдчихсэн үе баг. Яг тэгээд тэгтээ Мавринахарт байсан тоглоомын хаадууд Монголистанд байсан тоглоомын хаадууд хоёрт нэг том ялгаа байна. Мавринахарт яг жинхэнэ утгаараа тоглоомын хаан байгаа шүү дээ. Долон төмөрчин Суур Гатмишвилүүнийг хаантай бишээ Суйнбек ч үлээ. Би одоо нэг бүр ханых нэрийг ч мартчих. Гэхдээ тэр нэг үнэхээр Алтан ургийн нэг нөхөр тэгээ хаан гэдэг нэртэй тэгээд тэнд байж идэг. Одоо Английн хатан хаан шиг нөхөр. Тэгээд бүх хэргийг долон төмөр мэдээ явж байгаа шүү дээ. Тэгэхэд бол Монголистанд бол үнэхээр хааныгаа бол яг хааных нэрхийг илүүлдэг. Хүлээмжшөөрдөг харьцан. Хүлээмжшөөрдөг. Тийм байсан байгаа юм. За тэгээд энэ үед бол энэ улсын нийслэл Алмалик гэж тэр хот байна. За. За энэ ч одоо зүүн тал руу одоогийн Шинжааны Илий голын цутгал нь дээр байсан хот. Энэ нийслэл нь байсан. Энд чи хэрвээ санаж байгаа бол Хайдугийн улсын нийслэл энд байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ л эдгээр чи Монголистаны нутагт орцсон болохоос биш. Тэгээд зүгээр яг энэ Монголистан гэдэг улсыг одоо нэг иймэрхүү улс байсан байх гэж төсөөлөд одоогийн түүхчид ингээд зураад байгаа. Тэгвэл одоо яг юу байгаагүй энэ Монголистаны түүхийг хамгийн их тодорхой бичсэн хүн бол Дуглад гаралтай түүхч Мухаммед Хайдар гэж хүн бий. Тэр хүний одоо судар дээр Монголистаны түүхийг их сайн бичсэн байдаг. Тэгээд энэ төвлөг төмрийн зарилгаар Турфан, Хами мужийн захирагч Чин төмөрт одоо юу захирах эрх мэрэг олгож ирсэн. Энэ трийг харахад бол бүр энэ уугарын нутгийг хүртэл бас эзэгнжсэн хүмүүс юм байна гэж. Нэлээд зүүн тишээ. Нэлээд зүүн тишээ. Баруун талдаа бол бүр Узбекистан, зүүн талдаа бол юу уугар, өмнө талдаа Афганистан, хойд талдаа Казахстан гэхээр энэ ч бас тийм жижиг улс биш л дээ. Одоо энэ балхаш нуур харагдаж штэ тэр үркнүүд гэдгийн дээр бид нар Казах гэгмээр ойрдууд юм шүү. Ойрдууд хожим ойрдууд энэ нутагт орж ирэн л дээ. Тий. Ер нь ойрдын түүхэн ч гэсэн энэ Монголистаны түүх их холбогдно. Энтхийн түүхтэй ч их холбогдно. Тэгээ Мухаммед Хайдрын бичсэнийг харж байхад бол энэ улсын дорнод хэл нь Кусан ба Тарбагур гэж байгаа. Энэ Куча гэж хотыг хэлээд байгаа шүү. Энэ хавьд байгаа. За Кусан гэж тэр харагдаж байна. Тэр уйгуур гэсэн нэр нийтэнд. За баруун хэл нь Шаш, Газ, Жакишман гурсан гэж. Шаш гэдэг нь Ташкент хэлж байгаа. Тэр G үсгний тэнд байгаа тийм. Тэ? За тэгээд Ферганы сүүлийнх нь Ферганы вилайет байсан гэж. Вилайет гэдэг нь одоо захирагсан нутгийг хэлж байгаа. Тэгэхээр Ферганы хөндийг бас эзэгнжсэн гэсэн үг. Тэгээ хойд хэл нь Эсүкүл нууранд туулж өмнөд хэл нь Шар уугарын нутаг Жорхан хүрдэг байсан гэж. Киргизээс урагшаага Жархан гэдэг нь. Энэ урагшаага Жорхан гэдэг чинь одоо Шар уугар гэдэг чинь энэ бараг төвдийн өндөрлөг хүрж ийн гэсэн үг байхгүй. Энэ нутгийг эзэгндэг. Тэгээд энэ бүх нутгийг Эмир Булачи эзэгнж Манлайс өвөө гэж нэрлэдэг байсан юм аа. Энэ улсад хэд хэдэн хот байснаас хамгийн том нь Кашгар, Хотан, Яркент, Кашан, Андижан, Аксу, Атбаши, Кусан гэж хотод байсан гэж бичсэн ба. Энэ одоо нэлээд их олон хот нь энэ Бадагшаан, Ферганы хөндийн хавьд байгаа хотуудыг хэлж байгаа.
Кусан гэдэг нь тэр уугрын нүцгт байгаа хотыг хэлж байна. Чи ингээ худалдааны зам юм шүү. Худлын зам мөн. Тийм ээ. Тий. Тэгтээ худлын зам жил үе өөрчлөгддөг байсан. Тэгтээ ерөн зүгээр ингээ харах юм бол энэ талдаа Монголын өндөрлөг, энэ талдаа Төвдийн өндөрлөг хоёрын голоор явж байгаа одоо коридор шиг нутагч байхгүй. Тэгээд энэ дээр тий суурьж байгаа ийм л юм байгаа. Тэгэхээр зэрэг энэ төглөг төмөр бол энэ Монголстаны анхны хаанд тооцогддог ийм хүн юм байгаа. Энэ юан за тэгээд өмнө ярьжсэн Алтуулан хөх ордын үе тэгээ Монгол улсны хаадууд буцаад баахан төмөр болж эхэлж байна да. Нэрнүүд нь ер нь нэг энэ үеийн одоо энэ чинь 300 400 оны үед ер нь төмөр гэдэг нэр айгүй их модонд орсон тий. Одоо модонд юм хүмүүс жанжингуудын дунд айгүй их олон төмрүүд бий хөх жанжин ян төмөр, баян төмөр тий. Хаадуудын тий үлзий төмөр гэд доолн төмөр төмөр гэдэг нэр их модонд орж исэн харагдаад байна. Ер нь бол төглөг төмрийн захирахад нэлээд удаан байсан уу? Энд ч баг 24 настай хаан суугаад баг 20 жил болсон. Тэгээд энэ улс нь ингээд одоо бий боллоо гэж яриад байна шүү дээ. Тэгээд энэ ч нөгөө нэг цагаатын нэг хэсэг байсан улс шүү дээ. Цагаатын улсын. Тийм учраас энэ улс байгуулагдсан цагаас эхлээд үлдсэн цагаатынхаа улсын нөгөө хэсгийг эзэлж авах. Тэр их том зорилго байсан байгаа. Төмрийн улстай байн хавирна гэсэн үг үү? Төмрийн улс арай байгуулагдаагүй шүү дээ. Төглөг төмөр хаан сууж байгаа үе чинь. Тэгээд эн чинь 1360 онд төглөг төмөр чинь нөгөө Маврынахар руу дайрч ороод тэгээд Маврынахарыг эзэлсэн бас. Маврынахар болохоор яасан бэ гэсэн нөгөө Казан хаан алуулсан гэсэн шүү дээ. Тэрнээс хойш хэд хуваагдаад жижиг хаадуудын мэдэлд орцсон. Энэ нь болохоор ингээд төглөг төмөртэй болоод нэг юунд орцсон нэг захиргаанд орцсон учраас энэ нь илүү хүчтэй болоод тэгээд Маврынахар буцаж илсэн доглон төмөрч бол эхлээд энэ төглөг төмөр хааны нэг цэргийн дарга болсон хүн шүү дээ. Тэгж явдаг үлээ. Тэгж явна. Сүүлд нь мань хүн чи хүүтэн муудалцаад салсан. Төмрийн түүхэн дээр ярьлаа. Төглөг төмрийн цэрэг байсан гэж ярьдгүй санагдаад. Та гээцсэн юм шүү бас. Гүгөө. Ингэж геймергүй байна. Тэрийг яриаггүй юм байлгүй дээ. За яг нь ер нь бол доглон төмөрч бол өөрөө хаан мааны угсааны хүн биш шүү дээ. Түүний эцэг юу таргай нөө юм бол яг сүлдэсүний биш барласан том ноёны нэг нуус товчонд бол бүр юу 1189 онд хин юуны барласан сухуус эцэн харачаар ноён хүү харачаар ноёны хамт одоо Чингис хааныг дагаар орлоо гэж бичсэн байдаг. Тэгээд харачаар нь одоо өөрийнхөө барлалсуудыг аваад цагаатын хамт одоо нүүгээд тэгээд энэ юуны нутагт одоо цагаатын улсын нутагт суурьсан. Тэгээд зарим нь Монголстан, зарим нь Маврынахарт суурьсан. Тэр барлалсан аймгийн удамштай төмөр бол багасаа их тийм том ноён байгаагүй. Зүгээр хэнийг төглөг төмрийг орж ирэхэд бол тэгээд дэр үеч нөгөө дотор хоорондоо бас байлдсан шүү дээ. Хэд хуваагдсан гэж ярьж ирсэн юм чи. Тэгээд мань хүн бол төглөг төмрийг орж ирэхэд мань хүнд хүчин зүтгээд цэргийнх нь нэг жанжин болоод явж исэн. Юу цагаатан бишээ доглон төмрийн түүхтэр чи монгол хэлтэй байсан гэд. Тэгэхээр эдгээр монгол хэлэнд байсан байх нэ дээ. Ер нь цагаатан дээр бол 17 дугаар зуун хүртэл монгол хэлтэй байсан гэдэг мэдээнүүд бий. Тэр байтугай энэ Афганистанд байгаа хазараа нарыг чинь Шведийн эрдэмтэн хэн бидлээ. Тэр очиж судлаад хоёр хазараг өрөөд тэгээд ярих гээд үзээд тэгээд нөгөөдөл нь ярьж өгөхгүй байгдсан. Тэр 20 дугаар зууны ихэр 20 дугаар зууны ихэр гэхээр чи хазараа нар бол Монголыг мартцсан үе шүү дээ. Тэгж үзэж ийсэн үе. Тэгээд тэгэнгүүт нөхөр монголоор тоолсон баг. 1 2 3 4 гэд. Тэгсэн нөгөө хоёр ингээ хард суужсэн нэг нь нөгөөд рүү хараад монголоор ярьж ийн гэж явсан гэд нэгж яасан байдгийг. Тэгэхээр зэрэг бүр 20 дугаар зуун хүртэл зарим хэсэгт нь бол монгол хэл хадгалагдсан юм юутай л да. Тэгээд эн чин бид нар одоо ингээд бүр их нарийн үзэж чадахгүй. Одоо шил төглөг төмрийн
жанжингууд гэж бичсэн дотор чинь Хэрээдийн жанжин, Өлөг төмөр, Архануудын Хажибэг, Канглигийн Бэгчиг гэдэг Кангли гэдэг бол Кэпчак аймаг. Тий. Бусдууд нь бол Монгол аймаг. Тэгэхээр ийм зэрэг орсон гэд. Тэгээд Жаларын Баязит, Хажибек гэсэн хүмүүсийн нэр гараад байгаа юм. Тэгээ яг төмөр дараа нь тэгээд төвлөгөө төмөр чи юу гэсэн Мавринахыг захирахаар хүү Илиас хожоогоо үлдээгээд хүү нь Илиас хожоо юм тий. Илиас хожоогоо үлдээчээд өөрөө нутг руугаа буцсан. Тэгсэн тэр Илиас хожоо долон төмөртэй муудалцаад тэгээд төмөр чинь тэндээс оргож гарсан байхгүй. Тэгээд тэр Хусейн гэдэг чинь Казан хааны юу лээ бас нэг хамаатан тэр Хусейнтийн нийлээд тэгээд 2 сая чинь бас нэг хэсэг шилийн сайр хийж хулгай дээр юм хийсэн мэс ингээд хоёулаа долон төмрийн тухаар тэр ярьж ирсэн шүү дээ. Яг ер нь бол тэр Дуглалдын Булачи гэдэг ноён бол их том үүрэг гүйцэтгэж ийсэн. Төвлөө төмөр хэдийгээр одоо нэг хаан болоод бүрэн эрхээ эдэлсэн ч гэсэн бас Булачигийн юунд байсан. Тэгээ Булачиг төвлөө төмөр чинь 1362 онд нас барсан. Тэгээд нас барахт нь бол тэр хүү Илиас хожоо гэдгийг хаан ширээнд өргөмжилсэн байдгийн. Тэгээд тэр ер нь бол тэгээд тэр Илиас хожоо чинь Мавринахар руу 2 удаа довтолж орсон. Доглон төмөр Хусейн хоёрын цэрэг мэргийг буцагдсан их олон тийм түүхүүд бий. Тэгж байгаа дараа нь мань хүн хот Самаркандыг бүсэлж агаад тэгээд хамаг адуун үхэд адууны дахал гэдэг өвчин гарсан гэж бичээд байгаа. Тэгээд тэрийн ямар өвчин байсан юм мэдэхгүй. Тэгээд ухарч явхад нь тэр нөгөө нэг Дуглалдын Булачи ноёны дүү Камараддин гэж ноён чи ер нь авьяасгүй итгэдэг байна. Яахгүй байна гэд бослог гаргаад нөгөө Илиас хожоог нь алаа хийсэн. Тэгээ засгийн эрхийг бол буцаагаад тэр Камараддин гартаа авсан ийм түүхтэй. За тэгтээ энээс болоод яасан бэ гэхэлэр нөгөө Камараддин чинь Дуглалдын ноён штэ Алтан ургийн биш. Тэгэнгүүт бусдаа аймагуд нөгөө жам хөлөмшөрөхгүй. Чи Алтан ургийн Чингис хааны удын хүн биш үү жамтай юм ярихгүй гээд тэгээд Монголстан чи хэдэд хуваагдаа ихгүй. Нөгөө аймагаараа. Тэр нь долон төмөр даацуулж байгаа. Тийм байна. Тэгээд энэ үед Монголстан бужигнж байгаа үед долон төмөр жоо хөвчрхэгжээд Мавринахар засгийн эрхийг гартаа авсан юм баг. Тэгээд мань хүн чинь хүчрхэгжээд эренгүүтээ шууд Монголстан руу дайрж орж эхэлж байгаа байхгүй. Энд хоёулаа нэг улсын нэг бүрэлдэхүүн байсан учраас аль альных нь нэг номерын зорилтод буцаагаад улсаа нэгтгэх асуудал. Улсаа нэгтгэх юм одоо бие биенийг устгах асуудал болно шүү дээ. Тэгээд 1370 онд хамгийн ихний дайнаа хийж энэ Ферганы хөндийг эзэлж авсан гэж тийм юу байгаа. За тэгээд долон төмөр чинь хэсэг нутгийг эзэлж авчаад одоо Узбекистаны нийлэн нутаг гэсэн үг л дээ. Тэрийг эзэлж авчаад мань хүн чинь нэг Дуглалдын Кэвэг төмөр гэдэг нөхрийг Монголстаны захирагч болгоод тавьчаад явсан. Та Кэвэг төмөр, Кэбек төмөр шүү. Кэбек төмөр тий яг би Хэвэг төмөр гэж монголч хэлж байгаа. Тий. Тэгээд тоглоомын жинхэнэ захирагч болгоод тавьчихж байгаа. Одоо хаач биш юм даа зүгээр яг мужийн захирагч. За. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь төмрөг явуудаг гот бослог гаргаад. За тэгээд төмөр тэгэнгүүт нэг Жаларын нэг ноёныг явуулсан бидгийн Байрам хаан бэл үү дээ. Байрам гэдэг чи баяр гэсэн үг шүү дээ. Тэ. Тэгээд нөгөөх нь нөгөө Хэвэг төмрийг дийлж чаддгүй. Тэгэхээр маань өөрөө цэргэлж орж ирээд. Тэгэд энэ төмөр чинь 5 удаа Монголстантай байлцсан. Дараагүй. Яагаад дардггүй гэхэлэр дараад ороод ирэхээр нөгөө нүүдэлчдийг харгаар нүгэд л болчдөг. Нөгөө юунууд чи Монголстаны аймагуд нь энэ сайхан том нутагтай байна шүү дээ. Тэгээд одоо бүүм тэр иш алгуул. Тэгээд нөгөөдөл нь араас нь хайж жаал явж яваад өхөр нь буцаалгурч ирээ суучдаг нэг тийм харагдаад байгаа. Ялангуяа Камараддин
80-ны үед бол тийм үйл явдал их болсон. Тэгээд энэ чинь 2 дахь орчуу сая. Тэгээд 1375 онд 3 дахь орж байгаа. 3 дахь ороод тэгээд тэгсэн чинь нөхөр 3 дахь орохдоо өвөл орсон баг. Ерөнхийдөө. Бас санаа нь бол бас одоо янз бүрийн юм дутагдахгүй нөгөө өвөл чинь цас мөстэй тий. Ус мөс дутагдахгүйгээд орсон чинь тэр жид айгүй хүүтэн өвөл болоод тэгээ бас Катманы өндөгөөс буцсан гэж. Тэгээд тэгээд нөгөө Камарадын бас цухтаад алга болсон. Тэнгэр уул руу цухтаад алга болж байгаа. Одоо тэнгэр уул гэхээр манай үзэгчид мэдэх нэг буюу Тяншааны нуруу тий. За тэгээд тэгээд төмрийн хүү Жахангэр баган давшсан. Камараддины охин Дилшат гэж охиныг олзолж аваад хатан болгож авсан. Гэхдээ хоёулаа төмрийн дугаар дээр ирсэн шүү дээ. Энэ хүн бол Алтан уургийн одоо юутай ачтай болох бүр насны мөрөдөл байсан гэдэг. Тэгээд энэ Жахангэрийг юутай Алтан уургийн гүнжтэй гэрлүүлсэн гэж. За ингээд төмөр бол энэ чинь 1375 онд дахиж ороод дараа нь 1376 онд дахиж ороод төмөр бол эднэрт харгаа барж байгаа. Очоод байлдахаар ялцдаг. Тэгээд нөгөөдөл зүхтагаад алга болчдөг. Тэгээд төмрийг яваад өгөхөр буцаад үрж ирээд. Ерөөсө айгүй төвхтэй байдал үүсгэж байгаа байхгүй. Тэгээд эн чинь Жаларын Сарай бух Адил шах гэсэн одоо 3 түмэн зэрэг явуулаад Камараддиныг бүр олоод иргээд. Тэгс нөгөө хоёр нь төмрөөсөө урваад хоёр жанжин Камараддин дээрээ нийлцсэн баг. Тэгээ нөгөө Камараддин чинь бүр амар хүчтэй болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээл бүр тэр байтугай мань хүн чинь бусаад нутгаа аавна гэд Ферган руу дайрж орж ирээд. Тэгээ энэ тэрний эзлээд тэр Андижан гэд хот гэдэг нь шүү дээ. Энэ чинь нөгөө Их Монголын хаан Бабурын эцгийн захирч исэн хот. Бабур хааны юу чинь өвөө чинь энэ Моголстаны хаан Юнус баггүй цагаад удмын. Одоо тэр хин Бабурын ээж Кутлугнигар хаан юм гэдэг байгаа чи энэ Моголстаны хаан Юнусын охин. Гэхдээ энэ түүх чинь бүр доглон төмрөөс хойш болж байгаа үйл явдал. Хойш болж байгаа үйл явдал та. Зүгээр ер нь бол тэр нөгөө Монгол Их Монголын улстай холбогдож байгаа юм. Монгол гэдэг нэрэнд бас зүгээр нэг адилхан нэр биш юм а гэж хэлэх гээд байгаа. За тэгээд Камараддин ч харин бүр бусад довтлоод ирээд бүр яасан тэгсэн хин төмрийн хүү, доглон төмрийн хүү Амар шейх Ферганы хөндийг хамгаалж исэн баг. Тэгээд доглон төмөр хүү дээрээ очиж туслана гэд давшиж явсан чинь явж исэн 400 цэрэгтэй явж яхад нь Камараддин мэдээд 4000 цэргээр бүсэлж авсан баг. Оо за. Тий, ер нь алчж мэдхээр нөхцөл байдал үүссэн. Тэгсэн чинь төмөр тэр үед одоо цэргүүдтэй ер нь ялт гэдэг бол цэргийн тооноос биш бурхны хөвөлөөс хамаардаг гэж уриалаад тэгээд өөрөө цэргээ биечлэн оролж дайрч орсон. Тэгээд нөгөө Монголын цэргүүд тарж бутар цухтаагаад төмрийн цэргүүд нь аймаар зориг ороод гэсэн ийм юм тэр бичиж үлдээсэн байдгийг. Нөгөө хөх ордих тэр тогтомын шихийг бас яг ингэж болгож авч байгаа шүү дээ. Тий. Тэр голын тулгаан дээр яг тэгсэн шүү дээ. Тий, өөрөө дайрч байдал хүндрээд ирэнгүүт тий. Дээр нь доглон төмрийг анзарч захт ойр хавийнхаа жижиг аймаг улсуудад дандаа өөрийнх нь тоглоомын яд тавиад байсан юм шүү. Хойнч тавьсан байна, энэ Моголстанч тавьсан байна. Би бол доглон төмрийг жоохон хүн танихтаа муу хүн байж гэж боддгийг. Жишээ нь Алтан ордод тавьсан тогтмол шиг харахгүй юу? Энд бас тарилны хүн эсрэг бослог гаргаал хэвэг төмрөндөө. Тэгээд юунд эн чин туркуудыг буцсагчод Баязидын хүүхдүүдийг хаанаар тавьчих буцаа авчиж байгаа шүү дээ. Тэгэл дунгуудлгүй нөгөө төрөл бослог гаргаал. Доглон төмөр нөгөө угаасаа Алтан уургийнх биш байсан учраас тэр нь өөрөө бас өөрлөм дайх шалтгаанууд байсан байж болох уу? Хүлэм шүрэгдэх угаасаа нөхцөл байхгүй. Дотроош тэр гаднааш тэр. Тийм үндслэл байж болох уу гэж асуулт. Гэхдээ яг тийм үндслэл байна. Тийм ч учраас мань хүн чинь бас нэг тоглоомын болтгооныг хаан тавьчаад тэр хааныхаа нэрээр яваад байгаа шүү дээ. Ер нь тэр үеийн бүх зохиолууд дээр бол төмөр хаан гэж ерөөсөө бичдэггүй шүү дээ. Эмир төмөр гэж бичдэг. Эмир гэдэг чинь их ноён гэсэн үг шүү дээ. Министр
гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор мань хүнд нэг тийм байсан. Хоёрдугаар төмрийн зүгээр мэдгүй. Би бол их сонио онцлог хараад байдаг. Мань ерөөсө эзэлсэн нутагтаа өөрөө тэгж одоо ингээд өөрийнхөө засаглалыг бэхжүүлж өөрийнхөө хүмүүсийг суурьшуулж гэх юм уу. Тийм бодлого ерөөсө явуулахгүй. Тэгвэл тэнд нь эзэлчээл мега за чи ер нь надад их гайгүй харагдаад байна. Чи наадхайгаа захирж игээл орхичээ явчихдаг л. Тухайн нутгийн үнийн тавигддаг. Тий. Гаралтай. Тэгэхээр нөгөө буцаж бослог гарах үндэс нь тэндээс гарч ирээд байгаа. Гэхдээ одоо үнэхээр мундаг одоо чи өдрийн дугаар чинь дайны сахиусан өнгөр гэж нэрлэж ирсэн шүү дээ. Ер нь бол хятадыг эзлэхээс бусдаар бол мань хүн чинь Чингис хааны амжилтыг ер нь бараг давтсан хүн шүү дээ. Ер нь бол хятадыг эзэлж чадаагүй нас нь өрөөгүй замдаа нас орцсон. Тэрнээс биш бол юу яасан? Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Тэр хятадыг эзэлж чадаагүй гэж одоо энэ чи хятадыг эзлэхийн тулд Монголстаныг эхлээд эзлэх ёстой шүү дээ. 5 удаа байлцсан гэдэг чи эндээ тэглээд байгаа юм юу хятад руу орох мантаа юм шүү. Тэглээд явах ч яг ингээ орж ирээд эзэлчихэд байгаа. За Эзэлчихэд нөгөөдүүд нь зүгтаа хаалж болчихсон юм чи. Тэгээд нөгөөд чи яваадаг гүнгүүт нь нөгөөдөл нь эргэж үрж ирээл тэгэл нэг тоглоомын нөхөр тавьсан байсан дэрийг алж хайчаад буцаад ингээ суудаг байхгүй. Энэ нэг ийм бэрхшээлт юм болоод. Тэгээд энэ камерад ингээд ноён биш үү? Энтэй чинь баг 5 удаагийн дайны 3 нэнтэй хийсэн баг. Тэгэл ерөөсөө нөгөөх нь олддоггүй. Нэг удаа бүр тэнгэр уулыг давж яваа. 7 голын хөндийж хурж явах шиг элийн гол айгу тэр хүртэл явж давшиж байгаа шүү дээ төмөр. Тэгэл нөгөө камерадын олдгоо. Тэгэл яваад өрхөр нь камерадын өө би энд байна гэж бусдыгаа зоглуулад эргээд гараад ирдэг нэг юм. энэ үед чинь хятадын нутаг чинь Мин улсын их байсан уу? Тий 1380-аад он бол 70-80-аад он гэдэг чинь нөгөө Мин улс байгуулагдаад Тоглон төмөр анч 1360-аад онд. Тий. Тоглон төмөрийг шуучлаарай тогоон төмөр. Хаан чинь язгуурын Монгол нутг руугаа хөгжиж байгаа шүү дээ. Энэ үед элийн гол энэ төр нь болохоор монголчууд байсан шүү дээ. Тий, элийн гол чинь одоо яг энэ Монголстаны нутаг. Монголстанаас цаашаага ойрдууд байгаа. Ойрдын цаа талд төв одоо хойд юан улс. Гэхдээ яг ойрдууд чи хойд юаны бүрэлдэхүүн гэж явна шүү дээ. Тий. Энэ тэгэд бас улс төрийн тоглоом нь тэгж үргэлжлэнэ. Бид нар нөгөө дайны төмөр мөмөр гэдэг энэ төв Аз руу татчих хараад байгаа болохоос ийшээ чинь их хөөрхөн геополитикийн тоглоомууд яваад байгаа юм. Төмрөөс хойшоо. Төмрийн үед ч гэсэн. Мин улс чинь тэнд суучаад хөөрхөн тоглоом хийгээд байгаа шүү дээ. Ойрдуудыг хүчрхийжээ тэрэнгүүт нь худалдаага Монголстаны нутгаар явуулаад эн чинь бүр ялчгүй худалдааны зам байгаа юм шүү дээ. Тэгээд энэ худалдаа чи энүүгээр яваад эхлэхээр энэ улс чинь баяжаад хүчрхийжээд эхлэв шүү дээ. Тэ? Эднэр нь жоохон онцгой сарилтай бол ойрдын нутгаар явуулаад. Гэхдээ ойрдууд нь бас 9 тайш маш гээд бас зовлонтой гараад ирээд ирсэн учраас тэгэл ингэж тэр нь бас тийм тоглолт банк хийдэг. Тэгвэл одоо мэдээж язгуурын Монгол нутаг энэ төр ойрдын нутаг энэ төр бодох юм бол эдгээр чинь нөгөө нутгийн улсуудтайгаа их холилдоод тэгээд бас түргэж цагаатаа нар чинь энэ үед бол их түргжсэн байсан юм шүү дээ. Төмөр хаан чинь түргээр ярьдаг байсан гэд монголоор ярихаас гадна гэж түргээр яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ нөгөө энд байсан монголчууд нь түргжиж байгаа. Бас тийм юу болж байгаа. Тэгээд хөргөө энэ камерадын чинь хэд боцохогдоод сүулдэ цухтаагаад нөгөө тогтоо машин тэнд очиод. Оо за 2 тавиул нийлж аваад. Тэгээд дахиад юу яасан байгаа. Төмрийн эсрэг тэмцлийг гэхдээ хойтлоос нь хийж эхэлж байгаа байхгүй. Тогтоо маш алтан ордор очиод. Монголстан тэр үед бол Арханууд аймгийн энэ Орконууд гэж бичсэн байгаа. Арханууд аймгийн Инги Тураа гэж байгаа. Би бол инхтөр гэж уншаад байгаа. Тийм. Айгуу дураараа энэ төдөөг хоёрын үг зохиох байлаар Арханууд гэдэг Монгол хүний нэр вэ шүү дээ. Тэгээд Тураа гэдэг чинь одоо болтол энэ Казахстан Торой гэдэг юу чин алтан ургийнх нэг Торой гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Юу инхтөр гэж уншина гинэ? Инги Тураа гэж бичсэн байгаа. Тэр нь Ингэт толгой гэсэн болгоно. Ингэт толгой. Тэмээ байхгүй газар одоо ингэт толгойтой гэсэн.
Тэгээд тэр ингээд ороо инх төрөөр л яваа шүү дээ. инх тэр тэмцлийг тодголоод эхлэнгүүт нь за одоо дарчиг гэх төмөр дахиад дайрсан байна. 30 анги зэрэг мордулсан гэж одоо судрууд дээр бичсэн байна. 30 анги одоо багцаагаар 30 мянган зэрэг байсан. 3 түмэн зэрэг байсан болов уу гэж бодогдохоор юм болж байгаа. Тэгээ энэ ч бүр давсарга бүр хар ирч сүрж байгаа байхгүй. Хар ирчс гэдэг чинь одоо бүр энэ эсэгкүүл нуур өнгөрөөд баг ордын нутагтаа орж ирж байгаа байхгүй. Тэгээд бүр түрүүнд нь явсан төмрийн хүү амар шах вэ штэ. Амар шах чинь бүр хар үзүүр гэдэг газар ирсэн гэд бүр тэрийг яг караа үзүүр гэд бичсэн баг. Тэгэхээр бүр баг Монголын нутагт орж ирсэн байна гэж юу яасан баг. Тэгээд тэр хүртэл давчсны дараа нөгөө доглон төвнөө маань хуралдуулаад бүх найдаа цуглуулж байгаа. За одоо ястай житэнүүдийг жинкнэр нь дарлаа. Муусан юу тэнүүлчдэг эстоны устгалаа гэд тэгж яагаад тэгэд юу яасан баг тэгсэн тэр чин хөвгүүн тэгээ бүр цаашаа давшаад энэ бүр одоо Шинжааны турфан хамын энэ төр хүртэл явсан байгаа. Бараг хэдийн төрөх гэдэг байгаа байхгүй. Танд өөр газрын зураг байгаа юу? Одоо ингэвэл арай жоохон ойлгомжтой байх юм болов. Тийм байна. Энд одоо Мин улс те хамын гэдэг чинь тэр үзүүр дээр харагдаж шүү дээ. Тий. Тэнд одоо хойд юу байна? Тэнд Алтан орд те. Энэ тэгээд энэ Монголстан маань энэ байна. Тэнд Тэнгэрийн улс тэр цааш. Тэгэхдээ энэ Монголстан өмнөд хэлч одоо Ладак хүрч шүү дээ. Тийм. Ладак гэдэг чинь энтгийн ороод ирж. Тэр доотлолтын дээлий гэж харагдаад байгаа зү. Энэ газрын зураг түрүүнийхийг бодвол илүү том болж эхэлж байна. Бодвол зүгээр ерөнхийдөө нэг юм том төвдөл байсан. Гэхдээ яг альва улсыг юу яаж нөгөө хэдэн оны байдлаар зурснаас бас их хамаарна шүү дээ. Энэ газрын зураг чи бас амар улс төр болд юм билээ шүү дээ. Би одоо Өвөр Монголын музейд очисон чинь одоо Сямби, Хүннүү энэ төр гээд манай эртний түүхийн улс шүү дээ. Тэдний ч нэг бид нар ингээд Монголын нутагт байсан үеэр нь зурсаар угаад одоо дасцсан. Тэгсэн чинь Өвөр Монголын музейд хятад яаж зур тавьсан бэ гэхэл нөгөө хятадын нутгийн хойд хятадын нутгийн эзэлсэн үеэр нь зураг тавьсан байна. Тэгэхээр тэр хүмүүс үзэхлээр энэ чинь манай хятадуудын нэг хэсэг юм биш үү гэж бодохоор. Тэ? Тийм ээ. Сайн би угсаал хятад нутагт байсан биш үү энэ жоохон хойшоогол жоохон эзгэнсэн нутагт болохоос юуч гэсэн. Тэр чинь амар улс төр болно л доо. Та энэ дээр галмлыг түрүүний зураг дээр баг зүүн талд нь байсан бол одоо центр болж эхэлж байна. Төвд болж эхэлж байна. Тийм. Тэ? Тий. Энэ одоо турфан төрчин зураг байгаагүй шүү дээ. Тий. Тэгээд энэ төмөр хуралдаа хийгээд дарцуу гэдэг ингэчээд тэгсэн дараагүй нөгөөдөл чинь зүгээр нүгэл алгуулсан тэгээд зогтцсон. Тэгээд бүр болж ихгүй тэгсэн чинь яг камерадын тэр үед нөгөө Алтан ордын улс руу тогтмошин дэргэд очисон байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр нь нас орцсон. Тэгээд нас орчихсны дараа нөгөө Төвлөг Төмөр хаан гэж байсан шүү дээ. Тэрний хүү Хейзер хажаа гэж нөхрийг Монголстаны хаанаар одоо энэ хавийн Монгол аймагуд өргөмжлөөд тэгээ энэ Хейзер хажаа нь бол доглон төмөрт одоо илч зараад за би танай хараат улс мөн гэж хүлээн зөвшөөрсөн баг. Тэгээд төмөр янз бүрийн дайнаа бол зогсоосон. Гэхдээ Хейзер хажаа бол яг төмрийг хүлээн зөвшөөрж байгаа болохоос өөрөө бол Монголстан захирал байж исэн хүн шүү дээ. Энд чинь 1400 онд төлөө нас орсон. Хейзер хажаа биш ээ. Хөзөр хож гэсэн монгол үг шүү дээ. За наадах чи чарны ёстой төдөөгүй юм боллоо биш. Энэ та хойд гэдсэн чинь угаасаа юутай Алтан ордтой хилж шүү дээ. Тэгэхээр нэг талдаа төмрийн эсрэг юу хийх боломж байна шүү дээ. Тэгээ эвсэл болох боломж угаасаа байна шүү. Хоёулаа Алтан ордын дугаар дээр Алтан ордын Чингис хаан гэдэг дугаар дээр тогтмош чинь нөгөө төмөртэй эхний удаа байлдаа дараа дийлэхгүй болохоор Монголстантай хөвссөн гэд яриадсэн шүү дээ. Энэ аргагүй хил нэгдсэн хоёр байгаа үстэй. Тэгвэл үнэхээр төмрийг эн чинь нөгөө хүн амын тоогоор авч үзэх юм бол Мавринахар нь хамаагүй хүн ам ихтэй
болчихно л доо энэ. Суурин. Тий, хоёр голын хөндөй, суурин газар тийм юутай учраас эдгээр бол нүүдэлч тийм ч цэргийн тоон бол цөөн байхаас өөр замгүй л дээ. Тэгээд Хизэр хожоо яасан гинэ. Хизэр хожоо яхад тэгээд төмрийн хараат гэдгээ хүлээн зөвшөөрөд байжгаад 1399 онд нас орсон. Тэгээд нас орнгууд нь бидний сайхан уламжлал биш хаан ширийн төлөө хүүхдүүд нь алдцдаг. Тийм юм болсон. Тэгээд тэгэхээр нь төмрийн ач хүү Искандер гэж энэ Монголстан руу сэргийлж орсон баг. Тэр нөгөө хаан ширээний хэрүүлэг шийдэх гэж. Тэгээд нөгөө Төмөр хаан чинь 1405 онд Мин улстай дайнд явах замдаа нас орсон гэсэн шүү дээ. Энд чинь нөгөө Монголстаны нутгаар дайраад орох гэжсэн байхгүй. Тэгээ Монголстаны хаанд 800 мянган цэргийн хүнс биелд энэ гэсэн зарлиг буулгаж ийсэн байгаа. Одоо тим их зэрэгч очоогүй л байх. Одоо нөгөө явсан цэрэг нь юу гэж. Тэгээд тэр Монголстаны хаан чинь ноёдоо цуглуулж байгаа. За одоо эсрүүц хүчин байхгүй мэж одоо энэ татврын төлөхөөс өөр замгүй энэ төр гэж хэлээд тэгээд гэхдээ төмөр нөгөө Монголстан нутаг хүрээгүй замдаа Атраар хотод нас орцсон л та. За тэгээд төмөр нас оронгууд нөгөө төмрийн улс ч бож очиж байгаа. Тэ тэрийг хоёлаа аль аль дугаар дээр түрүүчийн дугаар дээр ярьсан. За тэгээд тэр нөгөө Хизэр хожоо чинь бас 1399 онд нас орцсон. Тэгээд хүүхдүүдийнх нь орон тэмцэл болсон гэсэн шүү дээ. Тэгээд тэрнээс нь Шамиж хаан гэж хүн удалгүй ах дүү нараа дараад тэгээд мань хүн бол буцаагаад одоо Мавринахар төмрийн улсын нутаг руу довтолж эхэлсэн байна. За. Нөгөө төмрийн улс нь ингээд суларцсан учраас гэж. Тэгээд тэрний дараа Мухаммед хаан гэж тэрний хүү биш дүүн. Таны ярьж байгаа чинь баг нөгөө хаадын тоглоом шиг л болох гэдэг. Ер нь бол тийм зүгээр энэ улсын түүхийг бид нэр огт мэдэхгүй би гээцэн гэдэг утгаар нь яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ хавийн түүхийг ярихаар нөгөө төмрөө ирчээл явцдаг. Гэтэл энд чинь бас нэг юм тусдаа бие даасан улс бүр 20 дугаар зуун хүртэл байсан байх шүү дээ гэд би яриад байгаа байхгүй. Энэ ямар нөхөр юм? Энэ Хятад судар дээр Монголстаны ноён гэдэг ийм зураг. Энэ бол түрэгчсэн хувцсан тэрнтэй юм шүү. Дээл Монгол ер нь юунд түрэгчсэн бэ? Чи малганаас нь болдог гэж байна уу? Сахал Киргиз маягийн гэж үү? Тий. Сахал энэ төр нь за Монгол хүн сахалгүй байж болно гэж үү? Сахалтай байж болно шүү дээ. Малгай нь Киргиз маягийн мөртлөө отогтой. Тогсон үед мүдтэй тий. Гэхдээ энэ бол сүүлийн 18 9-р зууны үеийн зураг шүү дээ. За. Тий. За тэгээд төмрийн удмаас Улугбек ноён Монголстанд нэг дайрж орсон бол Улугбек хаан чинь 1425 онд. Энд ч нөгөө төмрийн улс задарснаар тэр хавьд чинь нэг баахан бие дас улсууд бий болчихж байгаа шүү дээ. Айжиндаа Узбекүүд хүчрхэгжиж эхэлнэ. Тэгтээ тэр хүртэл бас ингээд хоорондоо нэлийн бужигж ийсэн. Улугбекийг бол манайх нэг одоо орон судлаач гэдгээр нь л мэддэг хүн чинь бас чамгуудан хийдэг яггүй харгас нөхөр байсан байгаа шүү. Тэгээ Монголстанд орж ирээд тэгээд яасан өөдөөс нь байлдсан жанжингуудын нэр их гоё. Хэрэдийн жанжин Жахан Шах Ибрахим. Сүлдэсүүний жанжин Үлзий төмөр. За Монгол. За тийм байрны жанжин Ирзан гэж. Ирзэн гэсэн үг юм болов гэж бодоод. Та нөгөө буддын төвд нэр юм гэдсэн шүү дээ. Ирзэн. Тий Ирзэн гэж төвд нэр л дээ. Тэгээд тэр юм болов энэ нөгөө мусульман энэ чинь би чамд голон тэр Мухаммед Хайдар гэж дуглаадын түүхчин бичсэн судраг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн маань түргээр ярьж бичдэг юм хүн байсан. Ер нь бол энэ монголуудыг бол бараг 20 дугаар зуун хүртэл цагаатаа хэлээр ярьдаг байсан гэж бичсэн юмнууд харагдаад байгаа. Тэгээд яг ер нь бол Улугбек бол Монголын хааныг буцагсан. Тэгээд манай хүн чи Эсекүл нуурын хэрэг дээр нэг чулуун дээр сийлж үлдээсэн байдаг. Тэгээд тэн дээр бичсэн үг нь бол Бурхны авралаар их султан, хаадын хаан, Аллахын сүүдэр Исламын тугч, шашныг хамгаалагч Улугбек хүргэн
Аллах түүний хаанчлалыг уртсах болтугай житэ Монголын оронд аян дайнд морлохдоо энэ утгаар өнгөрөв гэж. Тэнүүлчин Монгол гэж юм тий. Тий, тэнүүлчин Монголын нутагт аян дайнд мордлоо гэд тэгэд Улугбек хүргэн гэж бичээд байгаа. Тийм байна. Алтан ургийн биш гэдгийг хүлээмж Долон төмөршил юм болж шүү. Тий. Гэхдээ мусульман шаштай хүн гэдэг нь мэдэгдээд байгаа юм чинь нөгөө мусульманууд л ингээл хааныхаа урт талд нэг баахан одоо Аллахыг аврагч исламын өмгөөлөгч юу гэвчлээ нөгөө манай далайд энэ дархан олныг юу л баясгуулагч энэ төргээд нэг тийм чимэгнүүд айгүй их нэмдэг тэр юм харагдаад байгаа. Тэгээд буцагсан ч гэсэн бас болгож хождог нөгөөд нь цуцсан. Тэгээ энэ Монголстаны түүхэл битүүд юм. Битүү зүгтгсод байна даа нэ. Та нөгөө дөрөвний үзүүлсэн газрын зураг одоо эн чинь 1400 гараад 15 дугаар 100 гараад ил нөгөө ойрдууд бүс нутагтаа нэлээд хүч хэрэгжээд эхэлж байна. Түрүү нөгөө минь гүрэн ойр дорч тоглолт хийгээд Монголстанаас тоглолт хийнэ гэдэг шиг одоо эн чинь ингээд хойж ван буюу Монголууд ойрдуудтай хэлж эхэлж байгаа. Тий. Тэнгүүд хоорондоо хавирж эхэлж байна тийм үү? Тий. Яг ер нь ойрдуудтай бол эдгээр удаа дараа байлдаж исэн. Ер нь бол ойрдуудтай байлдаад амжилт ер нь олж исэн түүх байхгүй. Ер нь их сонин штэ нүүдэлчд зүүн тишээ яваад ирэхээр цэргийн хүч нь илүү болоод идэг. Нэг тийм сонин зүүн талдаа илүү хүчтэй байдаг тийм. Цэргийн хүч нь илүү сайн байдаг. Зохион байгуулалт нь сайн юм уу? Нэг тийм шалтгаан байгаа. Баруун тишээ яваад ирэхээр сулраад байгаа. Ер нь Чингис хааны аян дээр нэг харах юм бол Кипчакуудыг буцахад яваад байгаа штэ. Кипчакууд зохион байгуулалтанд орж чадахгүй тархаа бодрохоо учраас буцахгдал монголчууд нэгдсэн учраас яваад байдаг гэдэг шиг. Тэгээ эднэр ч гэсэн одоо ингээд бас яг тийм байгаа өстой бүгдээр ингээд тархаа бодрохоо болцсон. Тэгээ гэтэл нөгөө талд нь яг ойрд халах энэ төргээ хуваагдсан байгаа ч гэсэн ойрдууд нэгдмэд хүч байгаа даа. Тийм учраас юу яасан. Тэгээд эдний сайдуудын дунд Чорс гэсэн сайд, өвхтэй сайд нар их таарлаж байгаа. Энэ үеэс гэлээд. Цорс. Тэгэхээр зэрэг ойрдуудаас энэ Монголстаны хааны албанд очиж одоо албасч исэн хүмүүс чамгүй байсан гэсэн үг байхгүй. Ер нь бол. Тэгээд энэ үеэс эхлээд энэ Шэр Мухаммед гэж хааны үеэс эхлээд хоёр хуваагдаад Монголстан баруун зүг гэдэг. Увайс хаан, Шэр Мухаммед гэж хоёр хуваагдаад тэгээд тэр Увайсын хүүн Юнус хаан гэж нөгөө хиний өвөө Бабар хааны өвөө. Тэр нь одоо аль баруун зүүн тэнүүлчтэй айл нь гэсэн үг. Тэр чи яг баруун талдаа байгаа юм л тий. Тэгээ эн чин Юнус хаан чи уулын хөрх амьтан Улугбекээс тусламж гуйх гэж очив. Тэгсэн чи Улугбек нь барьж аваа шоронд ийцсэн нөгөө тэгж. Ийм болсон. Тэгээд энэ Юнус хааны үлдэгдэл нь Эсэн тайшийн хүү Амасанч тайшийг дагаж орсон гэж бичээд байгаа. Тэгсэн Орсон аймгийн юу гэж бичсэн бэ гэж байрын Чорс нар гэж бичсэн. Чорс ус Чурас гэж бичсэн. Энэ цорсл байна. Тэгээ байрын аймаг гэдэг. Тэгэхээр Монголоор дагаар ороод байгаа шүү дээ. Зүгээр нэг тийм Юнус Увайс гэдэг юутай ислам нэртэй болцсон болохоос биш. Юуны та тэнүүлчдийг юу гэж дуудаад байна? Житэ биш шүү дээ. Одын дэнд дарддаг жида яваг байхгүй. Жида юу. Нэршил мэрлэлээр бас эргээ анхаарал барина хатгаах. Гэхдээ тэгэл эн чинь их сонир. Нэгжсэн ингээл баахан Юнус Мухаммед энтергээ явж ирсэн гинт ягаад ч юм 9 бүх гэж ороод ир. Тэр чинь бас баахан ойрдуудад баахан бухууд орж ирж байгаа шүү дээ. Тий. Ер нь бухууд нэг үе ингээд тэр нэр айгу түгэм л гоо. Гэхдээ ягаад энэ мусульман шашинтай болцсон улсууд гів мэдэх Монгол нэр аваад эхлэвгээд энийг бас нэг юу байх хэвчээ энэ 9 бүх хаан ч нь бол энэ хүн чинь казахуудыг юу одоо ивент итгэсэн нөхөр байхгүй. За ягаад? Ягаад гэвэл мань хүн чинь нөгөө ойрдуудтай хиллээд нөхөрд их зовлонтой болоод шүү дээ. Байлдах болгонд дарагдаад. Тэгээ байж исэн чинь Амасанч тайш чинь Узбекийн хэнийг Узбекийн Абул Хайр хааныг буцахад тэгээд Абул Хайр хаан хүчин судрангуут нь нөгөө Жанбек хин гэж хоёр хаан Жанбек Кэрэ гэж
хоёр хаан Абул хайр хаан дургуутсан хоёр хаан Монголстан нутагт нүүж орж ирсэн байхгүй. Тэгэнгүүт нь Эсэн бух хаанд мэрэгэн санаа төрөөд өө энэ чинь ойрдын хил дээрээ вечи байршуулчих гэд нэг буфертэй болж штэ. Тийм учраас одоо энэ тэр эсэккүл нуур гоц. Хотлын урт нь үстэй. Тэгээд энэ нуурыг чинь дорнд хэсэгт нь авчиад суушуулад тэр ойрдоос жоохон буфертэй болж аваад тэгээд тэнд анхны Казахын хаант улсын суур тавигдчих байгаа тэр. Тэгээд эднес чинь нөгөө Узбекийн хааны ноёрхлоос гарцсан учраас Казах Узбек гэж тэр үед нэрлэдэг чөлөөт Узбекүүд байсан байхгүй. Сүүлд нь Узбекэн гэхдээ Казах болцсон болохоос биш. Тэгээ энэ Мухаммед Хайдар бүр яг тодорхой бичсэн байгаа. Дэшти Хевчак гэдэг нөгөө Хевчакийн талбай штэ тий. Абул хайр хаан ноёрхож байсан. Тэр зүчийн удмын олон султаануудад их бэрхшээл үүсгэж байсан. Тэгээ Жанбек гэрээ хаан хоёр Моголстан руу зугтаж явсан. Эсэн буг хаан тэрнийг дуртай хүлээж аваад Моголстаны баруун хязгааруулах Чум хужуулан Казибаши нутгийг өгсөн гэж энэ дээр юу хэлж байгаа. Тэгээд цаашаа бичгтээ ингээд нөгөө Узбекүүдийн дунд их дотоодын их үүмэн дэгдсэн. Тэгээ Кэрэ Жанбек хоёрыг одоо олон хүн дагаж нүүсэн. Тэгсээр байгаа тэдний тоо 200 мянга хүрсэн. Тэднийг Узбек казахууд гэж нэрлэв гэсэн байна. Тэгэхээр Узбек казакуудын нэгдэл чинь хоёр Монгол угсаатай Монголын хаадтай аим хөдөлсөн. Буфер байдлаар ингэж нэгдэж эхэлж штэ. Тий. Тэгэхдээ дараа нөгөө Моголстан их сул байсан учраас нөгөө казахууд нь хажимдаа хүчрэгчээд тэгээд юу тэр Моголстаны хөлийг манах өөрснөө улам хүчтэй болоод гараад ирсэн. Ичүүд тэгээд дараа нь тэр казах ойрдын их олон дайн явдаг чинь ийм учиртай. 1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд иж болж бидний түүхийн олон ойлголтыг шинжлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отхон баярын тойрвсон Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Монголстанчууд ойр дотоос яг тулж исэн биз дээ, байлдж исэн биз дээ. Юунус хааны энэ. Тэгээ байлдж исэн би чамд хэлсэн шүү дээ. Байлдах болгондоо дарагддаг байсан юм а гэд. Тэгээд энэ тэр дайны шалтгааныг юу гэж тооцсон чинь булаацалтад дах зүйл байна уу, тухайлбал нөгөө торгоны замч гэдэг юм уу, эсвэл өөр шилтэн газар нутаг бэлчээр хоёулаа энэ түрүү нэг ярьсан шүү дээ. Энэ нөгөө Мин улс чинь нэг тоглолтыг худалдаага ойрдын нутгаар нэг явуулаад Монголстаны нутгаар нэг явуулаад гээл те. Тэгэхээр зэрэг эдийн засгийн шалтгаан бол байна гэсэн үг шүү дээ. Ойрдууч гэсэн ер нь энэ худалдааны замыг хяналтанд авах маш их сонирхолтой байгаа шүү дээ. Энд эдийн засгийн ач холбогдолтой юм чинь. Нөгөө талаас эднес чинь ер нь бол Монгол аймаг шүү дээ. Тэгээд дуглалдууд сүлдэс өнөөд. Тийм болохоор зэрэг ойрдууд бол тэрнийг эзлээд юу яачхад бол хамаагүй юу гэж байгаа. Тэгээд Улугбек нэг Юнус ханыг шоронд хизээ ингээд яриадсэн шүү дээ тий. Аажимдаа тэгээд Юнус ханыг юу хэн Доголдон төмрийн 30 хүү Абу Саид гэж хаан байсан. Тэр Юнус хаан туслаад нөхрийг шоронгоос гаргаад тэгээд нутаг буцаасан баг. Тэгээд тэрний одоо хариуд нь хоёр охиноо Абу Саидийн хүү Амар Шейх гэдэг нэгэнд нь Кутлуг Нигар хаан юм гэдэг охиноо суулгасан, нэг охин нөгөө хүүхдийн суугаад тэгээд тэр Амар Шейх Кутлуг Нигар хаан хоёрын чинь дундаас Бабур гэдэг хаан чинь төрж байгаа байхгүй. Тэгээ хоёулаа Монголын улсын тухай нэг дугаар хийхдээ энэ хүн чинь энтгэхт эзэнт гүрэн байгуулаад 5 жил болол нас барцсан.
Тэгэхээр бүх ухамсарт амьдралынх нь 30 жил энэ хавьд Тийм байна. нөгөөдхөөс эргэх гээл байлдаад явсан хүн шүү дээ. Баабар чинь. Тэгээ сүүлдээ хөөгдөж дугдаад Афганистан руу төрөгдөж гарсан л болохоос шүү. Тэгэхээр Баабар юу өөрийнхөө улсыг их Монгол гэж нэрлсэн үндэслэлгүй биш байхгүй. Энд чинь энэ Монголстаны хааны удам гэж өөрийгөө үзэн шүү дээ. Тэгээд ээжээрээ цагаатай удам. Тийм учраас Баабар ч өөрийнхөө тухай бичсэн тэр Баабар намаа гэдэг зохиолдоо бол ээжийнхээ удмыг өстө Баабайгуу сайн бичиж байгаа шүү дээ. Тэр чинь би ингээд Чингис хааны дунд хүү цагаатай удам шүү дээ гэдгээл ингээд нотлохгүй амар их бичээд байгаа юм. Төмрийн удмаа бол нэг их бичихгүй байгаа шүү дээ. Тэг чин Амар шайх эцэг Амар шайх нь бол төмрийн 30 хүү Абу Саидын хүү байсан гэдэг нь их тодорхой байгаа юм. Тэгээд Баабар намын дээр бас мань хүн ингээд хиндич хүлээ дарагдаад зүгтаад явж яхад нь юу хаан үлээ ирсэн чинь монголууд байсан. Монголууд өстө мань хүнийг бөөн баяр хүлээж авсан. Яг гэвэл узбекүүд ирээд бидрийг алчих вэ гэж одоо тэд нэр их болгоомжилж ийсэн энэ төр гэд бичээд байгаа. Юунаас ан чин ойрдуудад дайлагчсан гэсэн бас ураг садан болж ирсэн юм шүү. Тийм бас тийм. Юнус хаан их сонь түүхтэй. Мань хүн бол нөгөө өөрийнхөө захирж ийсэн хүмүүсээ бодох юм бол жоохон тийм суурин амьдралд их дарсан байсан юм шиг. Тэгээд нөгөөдүүлээ суурин амьдралтай болгох гээд үзээд идэг. Нөгөөдүүл нь ерөөсөө тэрний хүлээж авдаг нүүдэлч тийм ч. Тэгээ бүр Мухаммед Хайдрын номд гэж бичиж байгаа шүү дээ. Монголуудын ерөнхий нөхцөл байдал нь хотод хэсэг хугацаанд байсны дараа түүний хүмүүс Кебек султан Аглан руу хазаах юм байна гэж Юнус хаан дүгнээд бүх монголууд аваад Монголстан руу нүүсэн гэж. Тэгэхээр нөгөө хотод энэ нөхцөл эдишгүй нэ гэж. Энд чинь 1470-ад оны үед ойрдуудад нэг нам авахгуулад. Тэгтээ өөрхөн эдгээр чи ойрдын төрөнийг халдаж байгаагүй. Бас болгоомжилжсэн ойрдуудыг хүчрэх гэдгийг бас мэдчихсэн гэсэн үг байхгүй. Ойрдууд нь бол халдсан шүү дээ. Сайхан халдсан шүү дээ. Ойрдууд бол. Тэгээд зүхтаагаад тэгээд юу 9 тайшин хатан 9 бухаа хааны дүү охин Мактум хатан болсон. Мактум гэдэг хатан байгаа юм. Энд чинь тэгэхээр нөгөө юу Хаматан садан гэдэг нь тэр байхгүй. Тэгээд тэндээс нэг 2 хүү төрсөн. Тэр нь Ибрахим Ильяс гэдэг нэр өгсөн байгаа. Тэгээд энэ нөгөө ойрдын дүүхэнд нэг Ибрай Тааш, Исмил Тааш гэж гараад идэг штэ. Ибрахим, Исмаил гэдэг юу мусульман шашны нэр байгаа үстэй. Их холдсон биш үү? Их холдсон. Тэгээд эсэнги чинь яг төрөгт нь өгсөн нэр Бахаму гэж нэр байгаа штэ. Тэр мэдгүй би бас исламтай холбоотой нэр вэж магадгүй гэж бодоод байгаа. Ийм холилдсон юмнууд ихвээ л дээ. Дахиад энэс хойш чинь Мансуур гэж бас ойрдуудтай Монголстаны нэг нөхөр ноён бас баян тулдаад байна уу? Хаан сүлд. Хаан болсон. Тий. Хаан байх үз эрх мэдэл газар нутаг хүү хамтаа байсан уу? Тэр 15 16 дугаар зуун болж эхэлж шүү дээ одоо. Одоо тэгээд тэр үеийн хаан гэдэг ойлголт бас их төвөгтэй. Энд чинь ойрдын яг эд хүчрэгжиж байгаа үеийг гарч эхэлж байгаа шүү дээ. Энэ үед чинь энэ Амасанжил бол баруун зүг рүү бол их олон довтлогоо хийсний дотор Монголстаныг бол хэд бас сүдэлж тавьсан хүн шүү дээ. Манай түүхэн заримдаа үз төмөр тааш гэж бичээд байдаг. Амасанжиг. Тэгээд Амасанжиг чинь Монголстаныг жаал божигнуулчаад ойрдынхаа нутг руу буцаа явангууд нөгөө юунаас хаан чинь буцаагаал хүрээд ирж байгаа. Эндээс дайрвал ийшээ зүхтагаал, эндээс дайрвал тийшээ зүхтагаал. Ер нь хөрх нэг тийм юу байгаа. Тэгээд Юнус хааны хүү Махмуд хаан гэж байгаа. Махмуд хааны зураг нь энд байгаа баха. Энэ байна. Энэ Баабар намын дээр бичсэн байгаа. Гаргасан зураг. Махмуд гэдэг. За. Ерөнхийдөө нэг тийм энэ бол Монгол типийн
Та тэгж хараад их надад бол бүр шал өөр хувцас тоног хэрэгсэл сахал ус хөмсөг. Тий, ном сум саадган бас тий. За ерөөсөө Монгол гэж юуж харагдахгүй байна. Бодвол нилээ алтан ургаас өөрөө юм бараг үлдэхгүй болж эхэлж байгаа юм шиг. Хаяа нэг Монгол нэр орж ирэл гэж харагдаж байна. Гэхдээ гэхдээ эдэж бүгд цагаатай удмахын гэж тооцогдож байгаа хүмүүс шүү дээ. Одоо энэ Махмуд хаан гэдэг чинь бол нэг үе Моголстан хаан байсан Ахмедийн дүү. Тэгээд энэний дүү миний хүү Мансуур гэдэг. Энэ нөхдүүд чинь бол нилээн Узбекүүдтэй баруун талдаа байлдаад, ойрдуудтай зүүн талдаа байлдаад нилээн юу хийж байгаа. Тэгээд энэ Мансуур чинь ойрдуудад зохигдоод тэгээд зүхтахта энтгэг рүү Монголууд руу зогтож байгаа. Их Монгол руу. Баабур хаан руу зогтож байгаа. Бас нэг тийм юу гэж. Тэгээд энэ мань хүн чинь бас буцаад Баабур хаанаас цэрэг аваад буцаад юу Ферганы хөндийг эзлэн гэд эргэж орж ирээд байгаа шүү дээ. Зүгээр нэг амжилтанд хүрээгүй юм нөхөр. Хинтээ толдод байгаа. Узбекүүдтэй. Узбекүүд. Тэгтэл эдгээр чинь дотоод хэрэгтээс ойрдууд бас 17 дугаар зуунд оролцож эхэлж чинь тийм. Тэгээ би чамд Чорос гэсэн юу сайд нарын нэр их дараад байна гэд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр оролцохоор болохгүй сайдын хийсэн хүртэлцөө гэж улсууд байгаа шүү дээ. Энд ч бас киргизүүд их нөлөөтэй орж байгаа. Энэ чи Киргизийн нутагтай хэллэж байгаа газар шүү дээ. Тэгээд энэ Мухаммед Хайдар бас бичиж байгаа энэ Моголстаны нутг руу Узбек казахууд болон киргизүүд өнгөлзж эхэлсэн гэж. Нөгөө хэл хамгаалах гэдэг авчраас суулгацсан төгтүүд чинь одоо бүр нутгийг нийзэж эхэлж байгаа. Тэгээ киргизүүдтэй нийлээд тэгээд энэ их сонин Мухаммед Хайдар тэгж бичиж байгаа. Киргизүүд хэдийгээр Монгол аймагч гэсэн хануудад захирагддаггүй учраас монголуудаас салсан гэж. Киргизийг Монгол аймаг гэж хэлж байгаа шүү дээ. Гэж тооцож байна. Тэгээ одоо тэгэхээр 17 дугаар зуунд бол киргизүүд түрк гэхээсээ монгол байж гэж ойлгоход хүрж байгаа байхгүй. Энэ хүн чинь Монгол аймгаа гэхдээ эдгээр хаангүй учраас монголчуудаас салцсан юм а гэж тайлбарлаад байна шүү дээ. Би энэ яг номноос нь юу ишлэл авч яаж шүү дээ. Монголчууд бүгд мусульман шашинтнууд болж исламыг шүтдэг болсон бол киргизүүд өмнөхийн нэгэн адил шашин шүтэхгүй гэж үлдсэн билээ гэж бөөмөргөлтөд үлдсэн гэж байгаа байхгүй. Ийм шалтгаанаар эднэр монголуудаас салсан юм аа. Харин монголууд хамгийн алсын хамгийн цөөн тоотой үндэстэн болж үлджээ гэж. Ингэж бичсэн байгаа. Бид нэг ойртууд гэдэг дээр цорс гэснээс тэр элдэн тайш хин цэрэн гинүү ойрдын. Тэр дотоод хэрэгт нь оролцож исэн гэдгээр хэлж байгаа. Тийм. Энд чинь сүмэр тайш, элдэн тайш, цэрэн тайш гэд баахан тайш нар энэ чинь бол бүр 17 дугаар зуун. Тий 1630-40-од оны үед юуны Моголстан нутаг руу дайрж орж юу яасан байгаа. Энэ Эрдэнэбаатар хүнтэйч хүртэл бас нэг дайрж орсон байдгийн. Ойрдын 1636-43 онд 2 удаа дайрж орсон байна. Энэ бол Илийн хөндийг талаас голын хөндийг эзэлсэн гэж. Тэгээд дараа нөгөө 1652 онд хоёулаа нөгөө нэг хиний Нүүдэлчин гэдэг киног шүүмжилж явахдаа ярьж исэн. Октябрь Шубранды гэдэг нөгөө казахуудыг нэг бужигнуулсан гэдээ ярьж исэн шүү дээ. Эн чинь нөгөө ойрдууд ингээд түрээд ороод ирэхээр нөгөө казахууч нутг байж исэн нутгаас түрэгдээд тэгээд түрэгднэ гэдэг чинь нөгөө цаана байгаа үндэснийг шахаад нөгөөдөл нь бас түрэгдээд тэгээ киргизүүд бүр Памирын руу түрэгдэж гараад ийм одоо юмнууд байгаа. Тэгээд энэ Памирын нуруунд дээр Атбашийн уулны тэнд ойрдын цэрэг Абдулла хаантай байлдсан гэж бичсэн байна. Тэгэхээр ойрдын цэрэг чинь бүр Памирын нуруу хүртэл тэр үед давссан гэсэн үг байхгүй. Галдан бошготой Галдан бошготоос өмнө гэсэн үг. Энд ч одоо яг тэр нэг цэрэн элдэн дайш гэдэг тэр юуны үе. Тэд нар чинь тэгээ сүүлдээ эднэр чинь нөгөө дотоод хэрэгт нь оролцоо. Тэгээд нөгөө юу Абдулла хааны эсрэг Ибрахимд нь туслаад одоо тэгээд житл хошуудын очир цэцэн хааны хүү Галдан тайш чинь Кашгарыг эзлээд
Хошуудууд чинь нутгийн хувьд бол нөгөө одоо юу гэх юм хөхнөрийн дэше очиод сууршсан. Тэгэхээр энэ Монголстаны зүүн урд хэсэг дээр хошуудууд очиод сууршиж байгаа. Тийм учраас тэн талаас нь орж яаж байгаа. Тэгээд энэ Абдалла чинь ойрдуудын одоо дэмжлэгтэй болчихсон нөхдүүдтэй ялагдаад тэгээд зүхтаад дахиад их Монголын эзэнт улс руу зүхтаж чадчих. Тэгэд бол хэний ачхүү Баабурын чинь Акбарын хүү гэхлээр 30 хүү Аврангзеб хааны дэргэд очиж ингээд сууршиж байгаа байхгүй. Юуны Алтан орд шиг ингээд жижиг гэрүүд боллоо гэдэг шиг сүүлдээ эн чинь 18-19 дэх зуунд баахан гэрүүд болсон юм шүү. Юу лээ? Хар дилийн хаадмаад хар дилийн нут. Тэ Күчүү хар дилийн улс гэж бид нэр түүхэндээ нэрлэдэг. Тэгээ энд ойрд хүчрэгчээд ирэхээр эдгээр чинь ойрдын мэдлэлд орчиж байгаа юм л да. Ер нь бол энэ баг Галдангаас өмнө Сингээгийн үед ойрдууд ерөнхийдөө эдрийг боцоход мэдлэлдээ авсан. Гэхдээ нөгөө нүүдэлчдийн мэдлэлдээ аавн эзэл нэг их харьцангуй ойлголцтой. Тэнд нэг бет томилчол явчихж байгаа шүү дээ. Нөхдөө чи эзэлж байгааг. Бид нар ч өөр хизэнээсээ бет томлоос орсон юм. Харин тий. Тэгээд энэ үеэс эхлээд энэ юуны Монголстаны дотор мусульмануудын хоёр урсгал хоорондоо бас тэмцэлдсэн. Энд чинь нэг юу лээ хар цагаан муллаа гэдэг үлээ хожаа гэдэг үлээ хар малгайтан цагаан малгайтан гэдгээр ялгаралда. Тэгээд тэрний нөгөө цагаан малгайтны нэг өдөрдөг Жапак хожаа гэдэг нөхрийг нөгөө хар малгайтнууд нь дийлээд хөөгд гаргачихгүй. Тэгсэн нөгөөх нь одоо шашин нэгтэн лүгөө явахын оронд төвд рүү очиж далаламд ороод далаламд ирвэл насурсан байсан. Яг төвдөд засгийн эрхийг нөгөө Дэсрэд санжаа жамц гэдэг чинь барьж исэн үе. Тэгээд Дэсрэд санжаа жамцтаар ороод одоо ингээд намайг нутгаас минь өгөөд явуулчлаа. Та туслаач гэсэн чинь нөгөө Дэсрэд санжаа жамцсан. Тэгээд туслая гэд галдан л захиа очиод. Энэ одоо айгүй сайн хүнийг нутгаас нь өгсөн мөнд очиж тэр нөхдүүдийг шийтгээд энэ нөхрийг буцаагаад нутагт нь авъяж гэд галдан гэсэн чинь бурхан тушааж яхад би орлого яах вэ? Тэр чинь бас нэг шалтгаан хэрэгтэй шүү дээ ихэд те. Тэгээ зэргүүдээ хэлж байгаа шүү дээ. Одоо бурхан надад тушаасаа одоо тийш орхоос хөрцөн байхгүй гэд. Тэгтээ нөгөө галдан ч өөрөө нөгөө тэр мусульман шашингүй хүн учраас тэдний системийг их сайн ойлгоогүй. Очоод ингээд эзлэнгүүтээ тэр Апак хажаагийн Яркандын захирагчаар тавьчихсан. Өдөршил хаам штэ. Тэр хүн чи яаж гэж юу хар захирагч хийх юм бэ те. Тэгээд тэр нь бас нэг тийм жоохон бүтэл муутай юм болсон гэж юм байна. Энэ галдан бошгот чинь би зөвхөн улаан шар малгайтны хэрэгт орсон болсон цагаан цагаан хар малгайтны хэрэгт бас оролцоо явуулсан байх те. Төвд Монголстаны дотор хоёуланд нь оролцсон ба штэ. Тий гэж харагдаж байна. Тэгээ их сонио одоо энэ Баабар хааныг дагалдан явсан хүмүүсийн нэрэн дотор Монгол жанжингууд гээд нэр явдаг юм. Тэгэхэд тэрнэр их сонио Султан Ахмадын хүчин төмөр гээд нэр явж байгаа. За. Тийм нөгөө тэр үед ингээд нөгөө монголчууд нь ойрдууд хүчрэгжээд зүүн монголчуудын нөлөө ихсэнгүүт буцаад монгол нэрүүдэн сэргээд байгаа мó. Ахмад Мухмад явж ирсэн гинт чин төмөр болд төмөр өдр гэсэн нэр гаргадаг тийм. Тийм юмнууд байдаг. Тэгэхээр 19-р зуунаас хойшоо одоо ингээд Монголстан гэдэг нэгдмэл нэр томьёо ухсаатны хоёр хол байж байгаа. Тэгэл Казах, Кыргыз, Узбек гэж задраа явцсан гэж ойлгож байна. Тий. Өөр түүх болно. Өөр түүх болно. Гэхдээ бас нэг их сонио одоо чи тэр энэ хар дилийн улс гэдэг нэг улс ярьчлаа шүү дээ. Энэ сүүлдээ Мин улсын хараат болсон улс л да. Энэ улсын одоо барилга архитектурыг ингээ харах юм бол энэ одоо төвд мусульманы хольцоогууд цаатлынх нь бол исламын шинээс юм байна. Тийм. Тэгвэл наадлынхан ч гэсэн ер нь исламын нөлөө байгаа биз дээ. Ийм дугуй арк марктай ийм харагдаад байгаа. Тэгсэн мөртөөцөн дээдлийнх нь хэсэг нь болохоор нэг тийм хятад төвдийн тэгээ энэ нэг байшингийн дээвэр нэг дорн дахны тэгээд энэ улс бол нэг тийм энэ бас их сайн юм байгаа тэр хаалга нь мусульманы хаалга байгаа үстэй тэгснээр цааталт нь сүмэн ийм хятад ч юм уу монгол хэлбэртэй сэр хийдэг яриач тий энэ нутагт очиж үзвэл
их сонин Хард хэл гэж одоо газар зүйн байршлын хувьд одоо хамийн л да. Газар зүйн байршлын хувьд Шинжааны зүүн хойд хэсэг гэх юм одоо Монголын төрийн нэлийн дөгцөн. Тийм юу л да. Сони юм байна тий. Тэгээд айгуу сони. Энд чинь ингээд нэг бахан Мухаммед Ахмед Юнус хоёлоо ярьсан шүү дээ тий. Тэгжээс хард дилийн хаадууд гэсэн ч ихсэн энх төмөр, тогтох, Минли төмөр, Будашри гэд. Будашир нь төвд нэр. Төвд нэр тий бүр Бурхны шинтэн болох нь. Бүргээ, Нугандашир гэж байгаа. Ханшин, Энхболд, Шамб гэжсэн тэр дунд нь Халил Султан, Баязид Султан гэдэг ийм нэрүүд ороод ирдэг. Хойлон бантай юм байна. Гэхдээ тэгээд нэг хоёр соёлын зааг дээр л байгаад байгаа ард түмэн гэдэг нь харагдаад байгаа юм л да. Тэг яг сүүлд нь эн чи одоо Шинжаан дугуй уугрууд гэдэг нь шүү дээ. Эн чи өөрхий тармийн хүндэд байж байгаа хүмүүсийг л уугар гэд нэрлэлсэн баггүй. Тэгээд тэр нь чи нөгөө дотроо тэр монголууд бүх юм нь холилдоод явцсан. Одоо ч гэсэн Афганистанд цөөн тооны монголууд бий. Энэ нөгөө талибууд хоёр дахь удаага Афганистан засгийн эрхийг авсны дараа надад хүртэл энэ монголуудыг алж чадаад байна гэд биччихсэн нэг ямар юмны Монголын холбоо үлээ. Тийм бодлоор гачаавс. Одоо тийм намайг одоо юугаар туссан ч гэж бодсон зайлвал. Гэхдээ 20,000 хүн байдаг л гэж бичилээ. Тэр бол хазараа нэргүүд бол их цөөхөн юм байна лээ. Нэг аймгийн төв үйл хүн ам байна да. Тийм. Гэхдээ эн чинь юу яагаад байгаа штэ. Өөрсдөө хазар дотор уусахгүй Монгол гэдээ авч яваад байгаа. Хүмүүс гохгүй. Бараг та нар хазараг Монгол гэдэг монголчин бид нар байна бичээд байгаа хүмүүс шүү дээ. За ингээд дуусахгүй л түүхүүл чинь тэгээд үзэгч намаа бити цаг дууссан гэж хэлчихье гэсэн тэгээд үүгээр одоо завсарлаа цагийг дуусгах. За дараагийн нэвтрүүлгээр уулзъя үзэгчтэй. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors